Арилжаа сонирхогч залуучуудаа ингээд бичлэг хүрж байгаа өдрийн мэндийг хүргэж байна. За өнөөдөр би юу ярих гэж байна гэхээр төгшмийн арга барилынхаа сул талын тухай ярив. За өмнө нь бол би давуу талыг ярьсан. За тэгэхээр давуу тал дээр бол яг хөө би нөх олон цаг харалгүй нэгээс 2 цаг хараад болчдгоо гэж ярьжсэн. За тэгэхээр сул тал дээр бас олон цаг хардгуутай холбоотойгоор одоо нэг асуудал үүсдэг. Тэр нь юу вэ гэхээр үндсэн хөдөлгөөнтэй буюу хэмжээ явлаа, шилжүүллээ, хэмжээг шилжүүллээ. Тэгээд дараа нь хэмжээсэн гүйцэлт хөдөлгөөн явдаг. Тэгэхээр одоо бүхэл бүтэн ийм том одоо хөдөлгөөнийг бид нар бол ингээ алдчихад идэг тал байгаа. За тэгэхээр ерөнхийдөө олон цаг хардгуутай холбоотойгоор энэ хоёр хөдөлгөөнийг бас алдчих гад идэг сул талтай нэгдүгээрт. За хоёрдугаарт ямар сул тал байдаг вэ гэхээр шилжүүлэгчийн дараах pullback хөдөлгөөн. Энийг бид нар уншихад ер нь бол тэгшимийн арга барилд бол хоёр барьж авдаг хөдөлгөөн байдаг. За яг юутэйг адилхан. За үндсэн хөдөлгөөн гээд яг энэ хөдөлгөөнтэйгээ адилхан бас үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгч хөдөлгөөн pullback, хэмжээсэн гүйцэлт гэж орж ирээд яг хэмжээ хансан газар нь буцаагаад одоо хэмжээсэн гүйцэлт хөдөлгөөнийг авчих. За ийм юу байдаг. За дараагийнх нь юу вэ гэхээр одоо шилжүүлэгчийн өөдөөс огцон уналт хийгээд эргэж жоох өсөөд ингэж орж ирнэ. За энэ бол яг Эллиотийн 5 давалгааны ABC хөдөлгөөн байх боломжтой байдаг. За ийм хоёр нөхцлөөр ер нь бол pullback-ийг голдуу барьж авдаг. За тэгэнгүүт яг энэ хоёр маань өөрөө би өмнө бол хэмжээсэн гүйцэлтийн бичлэгийг хийж явах үед юу гэж хэлсэн гэхээр хэмжээ одоо ханахтаа fake out буюу илүү гаралттай байж болно, дутаж болохгүй гэж ярьж ирсэн. Тэгэхээр pullback-ийн хөдөлгөөний хэмжээ маань бас нөгөө илүү гаралт fake out буюу илүү гарч ирдэг болохоор яг энэ цэгээс бат гэдэг ингээ орчих. Бас жоохон учир дутагдaltaй. Нөгөө талаас stop loss-ын хөдөлгөөнийг маш хол тавьчих гад те. Илүү хол тавьчих гад байдаг талтай. Тэгэхээр энэ өөрөө бас сул тал болж хувирдаг. За тэгэхээр тэгшмийн арга барилд сул тал маань ерөнхийдөө бол шилжүүлэгчийн буюу ийм гоё нэг том бүхэл хөдөлгөөнийг бид нар алддаг байх нь хоёрдугаарт pullback-ийг уншихад айгүй сул талтай байдаг гэж ойлгож болно гэсэн. За тэгэхээр миний дараагийн бичлэг юу вэ гэхээр энэ pullback-ийн хөдөлгөөнийг болон энэ одоо том энэ хөдөлгөөнийг цогцоор нь бариад авах арга болон энэ pullback-ийн хөдөлгөөнүүд дээр юу гэлөө ажиглах ёстой юм бэ гэдэг тухай өөрийнхөө бичлэгийг хийх болно. За тэгээд дараагийн бичлэгээр эргэж уулзтлаа. Түр баяртай.